Миний нөхөр болохоор 415 дугаар харах ингээд Мант гэдэг газар 2 жил 8 сар ялагдсан. Одоо бид нэр тэрний хүчингийн хэрэгээр ингээд шоронд хийж байгаа хугацаанд одоо тэр миний өсгсөн энэ охтууд манай гэрэл дүүрэн байна шүү дээ. Битээс 2013 онд энэ Асеми уулзалтаас нууж 60 таран шинэ иргэн баримтчилгаар авчирч өгсөн. Тэдний чинь ажил бичих цаасаар явдаг нь битээрийнх бодит амьдрал дээр явж шүү дээ. Яагаад гэвэл би архич нь хөргөө байсан бол би арх уудаг хүний зовлоо ойлгохгүй. Бас гачуудлал дутагдлыг үзээгүй бол би бас ойлгохгүй. Энэ ярилцлага одоо яг саяны ингээд ойлгох шалтгаан тэр зовлонгуудыг бодоод байна би. Одоо энэ гудамж талбайд явж байгаа орон гэргүүг хийж байгаа хүмүүс маш олон хүүхэдтэй байдаг. 7 хүүхэдтэй, 6 хүүхэдтэй, 5 хүүхэдтэй л ингэ явж байдаг. Түүнээс 1-2 хүүхэдтэй дагуулсан хүмүүс бол бас ховор шүү дээ. Энд орон гэргүй нийгмийн эмзэг давхрын гэж нэрлэгддэг бүхий л төрлийн хүмүүс тусалж байгаа төрийн бас байгууллагыг одоо миний сайхан ханийгаа хамт энэ зүйлийг хийгээд өр хүүхдүүдтэйгээ хамт энэ зүйлийг хийгээ явж байна. 19 дэх байсан үү чи? Тий. Хэдэн онд? 84 онд чинь 19 юм. 20 байж байгаа. Би ч одоо бас нэлээ ахмаг 25 хүрсэн. Тэгээд танилцлаад авах тийм. Тийм. Тэгэхээр чи миний хань чи 26 настай. Би нэг 18 настай танилцчихсан. Тэгээд 85 онд, 84 онд танилцаад тэгээд 85 онд миний хамгийн анхны охин минь төрж исэн. Тийм гэр бүлийн амьдралаа би тэр ингэж эхэлжсэн хоёр хүн. Одоо би тэр 42 жил болж байна. Амьдраад тэгээд энэ олон жилийн хамтдаа туулж явна. Өөрөө охин байсан тэгэл одоо намайг тооцсон үнэхээр баярлалаа шүү дээ. Тэгээд одоо тэр үедээ тухайн үедээ жоохон шаглахгүй тэр нийгэм дотор бас нэг жоохон дөрсгөөдөө тэгээд бас нэг жоохон алдчихин гэж явсан хүмүүсийг чинь нэг хүмүүс нэг тийм зүг харахгүй байсан байхгүй нийгмийн систем ч тийм байсан. Гэхдээ миний хань намайг тоогоос суудсан. Тэгээд одоо үдээд шин 2-3 жил ингээм хамтдаа олон өөр хүүхдүүдтэй яд жаргалтай амьдарч шүү дээ. Мэдэр амьдрал бол амархан биш шүү дээ. Одооны залуучууд зарим нэг нь гэр бүлийн докторгүй байгаа байдал бол ерөнхийдөө амьдралыг аягүй сайхнаар боддог, дандаа л ад жаргалтай, дандаа л баяр баяртай ийм байна гэж боддог. Гэтэл амьдрал туулж явах зам зөндөө юм тохиолдно. Тэрний өмнө одооны хүмүүс аягүй шантарч ингэж байгаа. Битэрийн хувьд бол тийм зүйл байгаагүй. Битэр магадгүй одоо хүн болгоны үзээд идэг юмэгч одоо үзээгүй хүмүүсийн дэргэдүүлэл маш хэцүү замыг туулж явж байгаа. Адармаатай замаар явж байгаа битэр хийж байгаа ажил маань ч тэр нийгэмд үзүүлж байгаа одоо үлгэр дуурайл маань ч тэр за битэрийн хувийн амьдралын хувьд ч гэсэн бас тийм амархан байгаагүй. Гэхдээ л энэ нь битэрийг одоо биенээсээ холдох, салах одоо энэ он удаан жилийн өмнө одоо сөхрөх, буцах, няцах тийм зүйл болоогүй. Ер нь тэгээд нэг өөрөө нэг сахилахгүй тэгээд нэг ингээд амьдралыг ингээд нэлээд юм үзэж байгаа шүү дээ. Би чинь одоо тэр 26-наас хүртэл чинь юуг тоолох вэ гэдэг. Тэгээд нэг жоохон нийгэмдээ гологдсон юм шиг тийм үн чинь ингээд сахны юм яа. Тэгээд тэр чинь юу л та яагаад ингээд үлчих гээд байгаагүй л ерөөсөө төсөөлшгүй баяр байхгүй. Боломжгүй юм шиг.
би ч өөрөө нэг жоохон сахилга байхгүй тэгээд нэг ингээд хүн амьтантай суулгүй удаан жил болцсон тий. Одоо ухаандаа миний үеийн залуучууд нэг 20 морь орчин насандаа ингээд гэрлээд байсан болвол би байхгүй шүү дээ. Одоо 26 хүртэл ч ерөөсөн ордос чиг чимээгүй тэгээд тоогч хүн байхгүй намайг чинь аригчин гээд тэгтэл тэр ингээд нэг сайхан эмхтэй тоогоод үр хөвгтэй болоод анхны охин маань гараад тэгээд тэр л бол ажрагалдаа өөр. Тэгээд тэрний ганууд бол амьд явж шүү дээ. Энэ их даваа нухчааг туулаад тэгээд энэ сайхан хөвгтүүдийн төлөө одоо бид хоёр буцнагээд яах юм. Энэ ярилцлага одоо яг саяны ингээд ойлгох шалтгаан тэр зовлонгуудыг бодоод байна би. Тэгээд гисэн ч бидний энэ амьдралаа ингээд туулаад өнгөрсөн байхгүй. Түрүүний асуусан асуултын хариу нь одоо тэр та хоёр одоо яаж ингэж хамтдаа байх энэ олон жил хамтдаа байгаагийн утга учир юу вэ гэдэг нь энэ хүүхдүүд энэ үеийн уламжлалд дамжиж гарч ирж байгаа учраас тэгээд тэд нар маань энэ их зовлонтой зүйлтэй хамт туулаад даваад гарч ирж байгаа энэ даваал айгүй хамгийн чухал үеуд байгаа байхгүй. Тийм учраас одоо ингээд ярих гэхээр их сонин санагдаад жоохон ингээд би чинь ер нь ойлов гай. Битээр 2006 оныг болтол битээр сайхан амьдралаар амьдарсан, хэцүү амьдралаар ч амьдарсан, баян чинээлэгч байсан, өр ширэнд ороод үнэхээр хэцүүч болсон, ариг тарсанд ч орсон миний нөхрийн хувьд. За тийм энэ их амьдралынхаа зүйлээс болоод ямар ч байсан нэг гэр бүл туслаад үзье. Одоо тэр үед чинь бол 2006 онд бол энэ тараншин гэж юм чинь битүү байлаа шүү дээ. Тараншинд хүмүүс амьдардаг. Одоо бол бас арай тараншин ихэ болоод ор цонгол гудамж талбай болчиход байгаа. Тэгээд ямар ч байсан нэг гэр бүл туслаад үзье. Тэгээд тэр гэр бүлдээ туслаад тэр гэр бүл маань их сайхан байсан болсон. Тэгээд тэр хүмүүс маань нөгөө гарч ороод зах худалдааны төвөөр явахаар нөгөө хамт байсан хүмүүс нь таардаг. Ямар гоё болсон юм бэ? Чи хаана байгаа юм бэ? Намайг тэр газар авчиад өгөөч гэх шалтгаанаар ер нь эхлээд манайхыг мэддэг өсөө. Одоо бол одоо би тэрийг ер нь мэддэггүй хөнгөө болж. Тэгэхээр одоо тухайн үед чинь нийгэм чинь ингээл өвгөнтийн өндийнх ингээл ёглоор нэдэвэр болсон нөр ам шархалцсан тийм хүмүүс илүүгүй л шүү дээ. Тэгээд тэр хүмүүсийг хараад хэдий өөрөө аригчин ч гэсэн тэр хүмүүсийг хараад үзэн яддаг тийм л байсан байхгүй юу. Гэтэл одоо бидний зүрх сэтгэл өөрчлөгдөөд тэр хүмүүс тасалдаг болоод чин сэтгэл байсаа хандаад ингээ явж байгаа. Одоо энэ гудамж талбайд явж байгаа орон гэргүү гэж байгаа хүмүүс маш олон хүүхэдтэй байдаг. 7 хүүхэдтэй, 6 хүүхэдтэй, 5 хүүхэдтэй л ингээ явж байдаг. Түүнээс 1-2 хүүхэдтэй дагуулсан хүмүүс бол бас ховор шүү дээ. Тэгээд энэ архины хамаарал авахын хүрээний архиталт гэдэг бол бүр замбраага алдсан юм л байгаа. Одоо манайх чинь одоо нийгэм чинь бол ингэ статус гэдэг нэг юм байна шүү дээ. Ухаандаа өндөр насны тустай байх хэвээр хүүхдүүд гэдэг нэг юм байх хэвээр асрамжийн газрууд нэг ийм байх хэвээр. Гэтэл манай дээр бүх төрлийн хүмүүс байгаа. Өндөр насны нь байна, хөгжлийн бэрхшээлтэй байж гэн, тэгээд хүүхдүүд байж гэн, гэр бүлүүд байж гэн гэдэг ингээд төрөл бүрээр байгаа учраас энэ Монголд байхгүй үйлчлэг ганцхан байгаа гэсэн үг. Ерөөсөө манайхтай төрөл адилхан ийм үйлчлэгийн газар байхгүй. Я хороший только хорошо. Так. Ой. Би тэр чинь 2016 онд бас ингэсэн байхгүй юу? Одоо Батбүл гэж хотын дарга байсан. Тэгэхэд битэрт 2013 онд энэ АСЕМ-ийн уулзалтаас нууж 60 тараншины иргэн баримтчилгаар авчирч өгсөн. Тэгээд тэрийг нэг 3 сар санхүүжүүлэгч гэжтэй тэдний гэр, тэр тавилга, ордер бүх юмыг цагдаа байгууллага өөрснөө авчирч өгсөн. А бид нар зүгээр төлөө нүүрсний мөнгө, хоолныхны мөнгөийг л өгсөн. Тэгснэ тэр гэр нь ямар үнэтэй байсан гэж биднэрт 12 гэр өгсөн. 12 гэр чинь нэг гэр нь 3,100,000 төгрөгийн өдөө гэр байсан. Тэг чи 13 онд ч дээ. Гих мэтэр ингээ ийм мөнгө угаалт явуулдаг. Тэгээ яг тэр үеэс ахвал тэрийг л бид шаардсан. Одоо жишээлбэл тэр гэр 3,100,000-аар авчирсан гэр хаяач нь гэхэд зүгээр килограммын нөгөө юм боодог бор цаас байсан. Бор цаас тавьчихсан. Брезент гэсэн чинь ногоон өнгөтэй дааваа байсан. Зүгээр бороо ороогоо цас ороход шууд гоожчихсэн. Тэгээ энэ зүйл дээр нь битээр шаарддаг байсан.
төрийн мөнгө ингэж урсд юм уу? Эсвэл тараншины иргэнд ийм юм хэрэглэх ёстой юм уу? Гэдэг дээр бид нар цагдаагийн байгууллагатай нэлээд асуудалтай байсан. Тэгээд Загдуун Амраагу хоёр одоо айгүй юм монопол байна. Төрөөс явж байгаа ажил цаад учруулж гин гих мэтчинлэнгээр ингээд жоохон шүмжэлтэй байдаг. Тэгээд 2-3 сар тэр нь хэрэгжээд зогсцсон. Тэгээд гэрээч үргэлжилдэггүй, мөнгөний ч өгдөггүй, хүнээч авдаггүй. Тэгэхээр нь бид нар юу шаардсан бэхээр нэг үл хүнээ ав, нэг үл мөнгөний өг гэж шаардаад чадахгүй явсаар байгаад 16 онд Батбул засаг дарга сонгуульд ялагдахад битэрэг 7 сарын 4-ний өдөр яг хамгийн газрын үүдэн дээрээс миний нөхөр битэрэг бас баривчилсан. Барьж 461 давчиж хорихдоо нөгөө битэрэг гимтээсэн, бэртээсэн, зодсон, чирсэн, зулгаасан юм зөндөө илэрсэн. Тэнд очингууд тентхийн эмчин тэмдэглэж авдсан байлээ бүх юм. Тэгээд тэр чи явсаар байгаад Баянзүрх дүүргийн шүүхээр оруулж байгаа. Шүүхээр оруулахад миний нөхөрт 3.7 жил надад 3.1 жил өгч байгаа. Яасан гэсэн чи 21-ийн цагтаа битэр зодцсон. Тэгээд тим шалтгаанаар битэрийг ялж байгаа. За тэгснэ тэр зогцондон гэдэг шүүгч орсон. Тэгээд тэрийгэ тэнсэн болгож байгаа. Тэгээд нийслэн шатны шүүхэд битэр тэнсэн авах ял хийгээгүй, битэр юм тэр хийгээгүй. Тэгээд би тэр үед шүүх нэлээд цэвэр байж гэж би одоо ойлгот. Тэгээд шүүхтэр очиод битэр цагаадчихсан. Энэ хоёрт гэмтэргийн бүрэлдэхүүн юу ч байхгүй, ямар ч юу байхгүй гэд цагаатах суугаа гэд цагаатчихсан. Тэр үеэс ахуулаад битэрийг хорих одоо юм шалтак хайжсан манай цагдаагийн байгууллага. Өчнөө янз бүрийн юм руу ингэж оруулах гэж үтсэн битэр хулгай хийдэггүй, худлаа хилдэггүй, одоо хар тамхи хэрэглэхгүй тий. Одоо тэгээд нэг хийж болох юм нь одоо тухайн үед тэрнийг орон гэргүү тэр асрамжийн төв төсөн тэрнийг охин гарч ирсэн. Тэрийг зүгээр ашигласан энэ хүмүүс. Тэгээд бүр хүчин байсан. Тэнд байдаг хүүхдүүдийг амар зоддог, дарамтлагдаг, тэнд байдаг хүмүүсийг хүлж зоддог. Тэр доотлохоо гараж нь. Миний хувьд одоо нөгөө хаалттай эмгтээчүүдтэй хорих ангид хаалттай нээлттэй 407 дугаар хорих ангид 8 сар гарan ялэдэлсэн. Миний нөхөр болохоор 415 дугаар хорих ангид Мант гэдэг газар 2 жил 8 сар ялэдэлсэн. 8 оны билүү. 18 оны 19-р 29-ний өдөр одоо нэг эмэгтэйгийн талаар асрамжийн газар чанддаг, сонгой хайрхан дүүрэх чанддаг, хороо хорнын чанддаг. За ямар шалтгаантай вэ гэхээр одоо энэ эмэгтэй асрамжийн газар байж агаад тэгээ асрамжийн газараас одоо оргож ингэж явж байгаа жирэмсэн болсон. Тэгээд асрамжийн газар нь одоо манай хүүхдийн байгууллага учраас одоо энд амьдрах боломжгүй гэдэг тэр асрамжийн газараас хөөгдөд тэгээд нэг гудамжаар ингэж явж агаад 3 дугаар ямарч газар төрсөн. Яг одоо 12 сар гэдэг чи яг өвөл 9 эхэлсэн байсан. За тэгээ энэ эмэгтэйг одоо хүүхдтэй байлгах газар танахаас өөр байхгүй байна. Тэг ингээд туслаач гэгээд маш олон хүмүүс хандсан. За өөрөө ч бас бид нар л битсэн. За тэгээд ингэж хандсан учраас битээр өөрөө олон охин нойтон хүүхдтэй учраас за тэгээд туслая гэдэг ийм шийдвэр гаргаад тэгээ ингээ хүлээж авсан няраа хүүхдтэй. За тэгээ аваад би нэг хүүтэйгээ хоёулахнаа амьдардаг нэг сонсголын бэрхшээлтэй эмэгтэйд би хариуцуулж өгсөн. Манай хамгийн тохилог гэр байхгүй юу. Тэгээд энэ охиныг одоо шил цагийн яг цагаар нь хийж өгнө. Одоо гадаа нойлд биц суулахгүй тий хүүхдийг нь устсанд оруулахад нь хамжина гэд ингээд би тэр эмэгтэйгээ бас урамшуулна. Ингээд байлгасан. Тэгээд ийм маягаар байж байгаа тэрний хүүхэд 2 нас арай хүрээгүй байсан. Тэгээ тэр хугацаанд бол зөндөө л асуудал гарсан. Нөгөө эмэгтэй чинь нөгөө хүүхдээ авч янз бүрийн машин гадаа машин дуудаал машины кабинд хүүхдээ авч ороод ингээд хүүхэд авч алга болчихгоол ийм асуудал зөндөө л байсан. За тэгэл тэрний одоо ингээд бурууг хэлж өгөөл зөвийн зөв болгоод ингэж явсаар байтал 20 оны 19 оны 11 сар 26-ны өдөр битээр гадуур ажилдаа явж байгаад орой харанхууд ирсэн чинь нөгөө эмэгтэй нөгөө 2 нас хүрээгүй хүүхдээ хаяад алга болцсон гэд манай энэ хүмүүс ингэ байжсэн. За тэнгуут нь бид нар гэр бүл хөгжил төв рүүгээ мэдэгдээд цагдаа руу мэдэгдээд
Ингэсэн чи эргээсрийн дугаарыг явуулаа. Бид нар одоо ингээд дор нь ирээ тайгаа олно гэсэн чинь олоогүй. 3 сар тэр хүүхд дээр ирээгүй гадуур хүмүүс бие үнэлж гин, шилэндөөгийн өмнө явж гин, ийм байна. Ингээ буудруу согтоо өргөгдөөд орж гин гэх ингээд зураг хөргөний явуулаад ингээл байсан. За тэр хугацаанд ч гэсэн тэр эмэгтэй бид нартай холбоотой байсан. Загдаахан амрагч та хоёр надад маш их зөв амьдрахыг заасан. Би одоо чадлынхаа чинээгээр би ингээд хичээгээд амьдрнаа. Тэгээ одоо орон гэртээ болоод тогтоод ингэхээр би охиныгаа авнаа. Ингээ хэлэхгүй гарсан дуушлаараа бариар гэх ийм чат юм зөндөө байгаа бидэрт. За тэр бүх юмаа би нотлох баримтаар өгсөн. За тэгжсэн чил одоо 20 оны 1 сарын 1 сарын 18-ний шөнө бүр 12 болж байсан. Манай нийгмийн ажлын яриад би энэ 1000 оюутны байрны буудлын дээр ирчлээ. Би охинтойгоо уулзъя гэсэн. За тэгэхээр би за очиж аваад ирсэн авчирсан. Авчрахтаа цаанаасаа даалгавартай ирсэн ч тэр мэдээгүй. За би их хүний хувьд бодохдоо одоо 3 сар няраа хөвгтэй хөхнөөс гараагүй охиноо хайцсан юм чи одоо биднээс уучлгуугаад нөгөө бид нар руу чат бичээд исэн шигээ одоо цагдаахан амрагч уушлаарай гэх юм байх гэж бодсон чи ирээл ерөөсө бид нартай хэрэлдээл уцаа гаргаад бичлэг хийгээл ингээд байсан. Тэгсэн чинь цаанаасаа даалгавартай ирсэн байлээ. Хүүхдтэйгээ ч уулзах гэж гол нь ирээгүй. За тэгээ хүүхдтэй бид нар уулзуулсан. Хүүхд нь чи өөр дээр нэг тоожчихгүй. Өөрөө ч хүүхдтэй нэг гэхгүй байсан. За тэгсэн чи одоо би явлаа. Хүүхдтэйгээ уулзсан. Одоо явлаа гэсэн би явуулахгүй гэсэн. Энд чинь хоноод маргааш хүүхдтэйгээ хоноод маргааш энэ мэргэжлийн байгууллагуудаар асуудлаа шийдвэлнэ. Хүүхдтэйгээ өмнө чи хариуцлага хүлээсэн болохоос бид нар хүлээгээгүй. Тэгэхээр хүүхдтэйгээ хонох гэсэн хонохгүй би ажилтаа гэсэн. Чамайг дургуйч байсан би чамтай хүүхдтэй ч хонуулнаа гэдэг юм ярьсан чинь одоо танах харж чадахгүй би өөр асрамжийн газар өгчнө гэж ярьж байгаа нь битэрт. Тэгэхээр би уурандаа чи яасан дураараа одоо янхан бэ гэд хэлсэн. За тэрийг ингээл таслаад одоо олон нийтээр нэг цацаал ингээл битэр чи бүр амар болгосон. За тэгж байгаа 4 сарын 9-ний өдөр гинтл тэрнээс ч хойш битэрийг одоо цагдаагийн ерхий газрын тэр гам болд гэд мөрдөгч дуудаад миний нөхрөөс мэдүүлэг тайлбар авч байгаа чинь тэр Чанбат гэд нэг халзан нөхөр бас миний нөхөрт би чамайг хорих цаашаа болгоно гэж байгаа байхгүй. За тэгээд тэр асуудлаар тэр эмэгтэй битэрийг 30 талаар тэр эмэгтэй ерөөсөө тэгэхэд гомдол гаргаагүй. Ерөөсөө тийм байгаагүй. Зүгээр намайг олон нийтийн шүлжээгээр муухагаар хэлсэн л гэж гомдол гаргасан болохоос өөр юм. За тэгээд тэр гомдлоор бид нар шүүх хурал зарлагдаа орж байгаа. Тэр эмэгтэй өмгөөлөгчтэйгөө прокурортойгоо ингээд бид нар орж байгаа. За тэгэхээр энэ хууль бус 100 мянгаар торгоно гэж байгаа. Тэгэхээр шүүх энэ хууль бус торгосон байна гэж цуцалж байгаа. Тэнгүүт нөгөө эмэгтэй чи ахаад Баянзүрх дүүргийн цагдаад гомдол гаргаж байгаа. Баянзүрхийн цагдаа ахаад Уянг гэдэг прокурор орж байгаа. Тэр нөгөө нэг цагдаа нь орж байгаа. Ингээ орсон. Ахаад 100 мянгаар торгосон. Ахаад энэ хууль бус торгосон байна гэж цуцалж байгаа. За ингээд одоо 2 удаа шүүхээр орж байгаа. Гэхдээ яагаад тэр хүчин мүчингээ ярьж болоогүй юм. За тэгжсэн чил 4 сарын 20 оны 4 сарын 9-ний өдөр гинт одоо загдаагийн хүчингээ ардч гэнүү нэг тим нэртэй хэвлийн баг хурал гээл тэр үеэр чи бас ковид эхэлжсэн үе. Тэгсэн л тэр ханцран гээд оюун цэцэг гээд нэг юм 2 хүн удирдан зохион байгуулаад нөгөө эмэгтэйгийн чинь сандаг дөржгээд бас манай энд байсан нэг эцэг энэ хоёрыг суулгацсан ингээл хэвлийн хурал хийгээл. Тэг бид нар юусэн мэдээгүй ингээ ажигласан чинь яасан хаана гэл нөгөө эмэгтэй ч ерөөсөө юмаа ярьж чадахгүй нөгөө худлаа юм зохиож ярина гэдэг чи бас хэдий худлаа ярьдаг ч гэсэн хэцүү байгаа байхгүй. Тэнгуут тэр ханц руу өдөөс нь ингээл гүтлэн дагуулаад хаана подволдоо юу за зөрөгтэй яар гээл ингээл тэгж байгаа л нэг юм яриад за тэгсэн чинь тэр эмэгтэй 2 гар утсан дээрээ би хүчндүүлж байгаа бичлэгээ хийсэн л гэнэгүй бүр 9 шид юм ярьж байгаа. Тэрнээс нэг ч зүйл нотлогддгоо. Одоо тэр шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн тэр тусгай мэдлэгийн хүрээнд гээд байгаа юм. Би нэг 9 хавцас тэр битэрт одоо ч хүртэл байгаа байхгүй. Тэгээ тэр хэрэгээ ингээ үзэхээр тусгай мэдлэгийн хүрээнд тэр утаснуудыг шалгасан байгаа. Тэгээ хэрэгт ач холбогдол бүхий юу ч илэрсэнгүй гэсэн ийм л юм байгаа. Холов ерөөс нотлох юм юу ч байхгүй.
4 сарын 9-ний өдөр хэвлэлийн хурал хийгээл тэр оройн манай гадаач бүх хэвлэл мэдээлэл шаваал тэгээд бүх цагдаагийн байгууллага ерөөсөө тэр цагдаагийн ерөнхий газрын тэр нөгөө хүн худалдаалах ерөөсөө бүгдийг гадаач аваарал тэгэл маргааш нь битэрийг цагдаа дээр дуудаал тэгээд өдөр нь миний нөхрийг ирж гавлж иж тэр айлын хүүхдүүдийг ирж аваад оройн нь 9 өнгөрж явахад баг 200 цагдаа дайрал миний нөхрийг баривчлаа л ингээд гол юм нь тэр одоо тэр эмгтээдч байгаад байгаа юм биш. Ерөөсөө цагдаа гэдэг хүн төрийн илүү ажил хийгээд байна. Амар сайхан гэдэг хүн хоёр хүн тэрийг харлуулаад байна. Бид нар бол захисныхаа юм хийж гин. Тэдний чинь ажил бичих цаасаар явдаг бол бид хоёрын бодит амьдрал дээр явж шít. Нийгэм юм л харцтай л да асуулт чинь зөв байна. Сайн байна. Яагаад гэвэл энийг харах ёстой, нийгэм харах ёстой. Бидний өдөр тутмын хийдэг лайвны үндсэн зорилго ерөөсөө л энэ нээлттэй байна уу? Хүмүүс явж гин, ороод ирж гин, хүнсээ бариад ирж гин. Энэ хориотой байдаг хүмүүс гарч ирээд тэтгэврээ аваад, мөнгө аваад ирэх ёстой юм уу? Хориотой байдаг хүмүүс ийм байх ёстой юу? Гэх мэтээс хэсүүлээд бидний сошиалд нээлттэй байгаадгийн гол шалтгаан нэг. Хоёрдугаар шалтгаан нь юу вэ гэвэл ийм иргэд байна. Эцэг ихтэй гологдсон, хаягдсан, өгөөсөл өр хүүхдүүдэд дарамталдаг ийм хүмүүс байна. Энэ эдгээр хүмүүс энд сайн дурын үндсэн дээрээс ирээд энд байгаад байна. Нэг. Тэгэнгүүт дараагийн асуудал юу байгаа гэвэл энд хогийн цэг биш байхгүй. Хүмүүс аав ээж ах トゥ төрөл төрөгчтэйгоо гөрөв тэтгэврийг аваад хэдэн жилээр 27 он хүртэл тэтгэврийг авсан хүмүүс ичээ амьдраад байна шүү дээ. Ах トゥ нар битэрт ингээд шантрах энэ амьдралаас буцчмаар ийм үе зөндөө байсан шүү. Гэхдээ битэр хизээч үр хөвгтөд хаяагүй. Хизээч биенээсээ урваагүй. Биендээ үнэн чивээрээ байсан. Хоёулаа нийлээд зүтгэжсэн. Алдсан ч хамтдаа, олсон ч хамтдаа л байсан. Тэгсний хүчинд өнөөдөр би энэ сайхан өнөртгөн гэр бүлийг бий болгож чадсан. Миний үр хөвгтөд эцэгхээрээ бахархдаг. Би үр хөвгтөрөө бахархдаг. Миний хөвгтөд 20 цагаас хойш ингээд бар, ресторан гэсээд аригтар суудаг. Нэг ч хүүхэд, нэг ч хүргэнч байхгүй надад. Тэгээ би үр хөвгтөө нэгэн тийм сайхан өсгцэн. Тийм учраас хоёулаа ядарлаа, зүдэрлээ. Гэхдээ гэр бүл гэдэг ийм сайхан байт юм байна. Тэгэхээр хоёулаа гэр бүлээр нь л энэ хүмүүстэй ажиллагээд ингээд үдцсэн. Одоо харин манай Монгол улс би хавар тэр хөөхтийн төлөө зөвлөлийн хурал мурал очиж суусан. Тэгэхэд бүгдээрээ ярьчлаа удирдгууд яамаа гэнтлээ бүгд ярьчлаа. Төрөлцсөн асрамж халамжаас ер нь татгалзаа. Улс нийтээр дэлхийн нийтээр тийм болж байгаа гэж байна. Төрөлцсөн асрамж халамжаас татгалзаад гэр бүлийн орчинд хүмүүжүүлэх нь маш зөв юм байна гэдгийг одоо манай дарга нар ярьж байгаа. Бид тэр хурал дээр босоод хэлэхдээ би үнэхээр баярлж байна. Хэдэн жилийн дараа ч гэсэн одоо та нар ойлгож байгаад чинь баярлж байна. Би энэ зүйлийн төлөө миний нөхөр битээр явсан. Би энэ зүйлийн төлөө л ойрлсон. Гэтэ одоо та нар ойлгосонд баярлаа. Би ингэж л хэлж байгаа. Энэ нэг зовлон туулахад миний тэр том охин энэ зүйлийг давж гарч байгаа. Давж гарч байгаа. Энэ сэтгэл зүйн бэлтгэлийг бид хийжээ. Энэ бид нар үнэн байж үнэн дотор байж одоо бид нэр тэрний хүчингийн хэрэгээр ингээд шоронд хийж байгаа хугацаанд одоо тэр миний өсгсөн энэ охтууд манай гэрээр л дүүрэн байна шүү дээ. Энэ ийм төрлийн хүмүүстэй ашиглахын тулд битэрийг ийм их зүйл үзүүлсэн байна. Ийм их зүйл туулуулсан байна гэж би итгэдэг. Яагаад гэвэл би архич нөхөргүй байсан бол би арх хүүд хүний зовлоо ойлгохгүй. Би баян чинэлэг байж үзээгүй бол би баян хүнийг би хууртна. Бас гачуудал дутагдлыг үзээгүй бол би бас ойлгохгүй. Тийм учраас энүүхэн богинохоо хугацаанд битэрийг ямар их юм үзүүлсэн юм бэ? Ямар их туулсан юм бэ? Гэхдээ энэ нь ийм хүмүүсийн төлөө битэрийг ашиглахын төлөө энэ их зүйлүүдийг надад сургасан байна гэж би одоо ингэж хүлээж авч байгаа байхгүй. Улам илүү хурцлагдлаа, улам их мэдэрлээ. Аль аль салбаруудад ер нь одоо энэ нийгмийн хөгжлийн систем нь алдагдсан юм байна. Бодлогууд нь алдагдсан юм байна. Гэдгийг тэр шоронд орж ч мэдэрлээ. Одоо энэ нийгэм дээр ч мэдэрж байна. Энэ хойш нь ингэж төлөвшөхгүй байна.